За Живзэн дамбаа төвжээ чимдүүд нь дамбаа намжийн шавлаа гүйж боогч. За богд тойн дээд их нэгүсгэл байгаа төгөлдөр нарын өлмий төвшрөнгүйгээр нэгэх болооч. Тэгээ Живзэн дамбаа гэдэг энэ гурван юм бол одоо ер нь багш бол Ж буюу богд чим, зүн буюу тойн чим тийм ээ, ариун зүн гэдэг нь ариун самаар тойн гэсэн шүү. Тийм ээ, дамбаа буюу дээд чим гэж. Тэгээ энэ гурвыгаа бол Ж чун одоо баг төлөвлөлтийн мөрийн зэргийг үзүүлж байгаа талаас нь бол Ж гэдэг. Дунд төлөвлөлтийн мөрийн зэргийг үзүүлэх талаас нь зүн гэдэг. Их төлөвлөлтийн мөрийн зэргийг үзүүлэх талаас нь дамбаа гэсэн. Живзэн дамбаа гэдэг бол ер нь Ж сүмчээ ламжээрэн байгаа ялгал наа гэсэн тийм шаардлага байдаг. Ж гэдэг нь бол богд гэсэн үг. Богд чи илүү гэсэн үг тийм ээ. Ер нь ертөнцийн одоо хүмүүсийн хүмүүс цэнгийн зөвхөн энэ насны одоо нэмийг чухалчдаг бол тэрнээс илүү одоо хойд насныг чухалчилдаг. За хойд наснд одоо яаж амар амгалантай байх вэ? Тэр арга замыг одоо заасан учраас бол Ж буюу богд гэсэн гэж. За зүн гэдэг нь дунд төлөвлөлтийн мөрийн зэргийн хамгийн гол юм нь бол гурван одоо сортгаал буюу даваасан байдаг. Даваасмын одоо хамгийн гол суурь нь бол одоо цөвтгөнжээ даваа буюу шагшаабатын сортгаал байдаг учраас тэрийг одоо голн заасан учраас зүн гэсэн гэж. За тэгээд ер нь бол хамгийн одоо дээд зам мөрүүд юу вэ гэхтэй зэрэг бол бод сэтгэл юм тийм ээ. Бод сэтгэл гэдэг нь хамгийн дээд сэтгэл юм. Тийм учраас бол тэрийг одоо ёсчлон үзүүлснээр дамбаа гэсэн. Живзэн дамбаа гэж. Тэгээд Живзэн дамбаа гэдэг бол ерөнхийдөө гурван төлөвлөлтийн мөрийн зэрэг бол бүгдийн дотроо хураагдж байгаа гэж ингэж шаардлагатай. Тэгээд төгжээ чимбүүдэн дамбаа намжийн шавлаагүй чанцлоогч. За хамгийн ихний одоо чожид юм да. Мижид шингээ ваанчиг жомдоонда жалвин жалцуу жамган чожиж дэшиг гүнжи явжиг жамбин жалви дунд нь дүдүү тогмодлоо гүви дүднэ гэдэг хүртэл чожид юм. Тэгээ самуу даваад нь жачин жодби ламжиран баала дэлгнүүд жүгчр ларинны дордүй цүлжи дэрян шалбаржаа гэдэг нь бол гомбор дамжааваа. Тэгээд тэрийг ямарваа нэгэн номны өмнө бол чожид гомбор дамжааваа гэж ийм зүйл байдаг. За мижид шин гэж. Мижид гэдэг тэсшгүй орны гэсэн үг да. Тэсшгүй орны. Тийм. Жид гэдэг нь бол мижид гэдэг нь месод гэдэгтэй бол адилхан үг юм аа гэж. Зарим дадал дээр бол өгсөн байдаг. Яагаад гэвэл няман тэсвэргүй тийм одоо ертөнцийн биз дээ. Нисванс бол хамгийн тэсвэр муутай тийм ертөнц. Нисвансын эрхэнд хамгийн их ордог. Хамгийн их зовлонтой ч юм уу тийм одоо ертөнцийн биз дээ. Манай энэ одоо жидэнжи хам болоод тийм учраас бол мижид шин гэж хэлсэн гэж. Тэсшгүй одоо ертөнцийн ваанчигж эрхэт баялаг яаж төгс нөгдсөн. За эрхэт баялаг яаж төгс нөгдсөн гэдэг нь бурхан багшийг хэлж байна тийм ээ. Жомдондаа гэж. За жомдаандаа энэ тус тусын утга байгаа шүү дээ тийм ээ. Жом гэдэг нь бол ер нь бурхныг жомдондаа гэдэг. Түүнээс дайчин ба нар гэдэг жомдондаа гэхгүй. Жом гэдэг нь бол минтэн чог жомбоо гэж. Үл зөвлөхийн зүгийг дарсан буюу үл зөвлөхийн зүг гэдэг нь Нисвансын түүтгэр мэдгэдэгхүүний түүтгэр гэж. Няндав шийд хоёр орно шүү дээ. Тэр хоёрыг бол дарсан. За дан гэдэг нь бол одоо минтэн чогоон дараад тэгээд яг уу одоо төмбийн чог бүх ёндонг бол их төгөлдөр болсон гэж. Тэгэхээр нэг нь бол банвын чанаа, нөгөөх нь бол одоо дамбийн чанаа бол шатлсан. Жомдаан гэдэг. Жом гэдэг нь бол няндав шийд хоёрыг жомноод тэгээд яг хөглөр бүх эрдмийг төгсгсөн. Ялангуяа тэнд дундасаа бод сэтгэлийг бол төгсгсөн. Тийм учраас дай гэдэг нь бол гитлэн гэдэг нь зөвхөн одоо орчлонгоос гитлэх биш. Сансар нэрээ хуйлаас нь гитсэн гэж. Жом ихтэй зэрэг Нисвансын түүтгэрийг бүгдийн мэдгэдэгхүүний түүт хоёрыг дарснаар сансар язгаараас дай буюу гитэлсэн жанчивчийн сэмийг бол одоо бүр тартагын одоо тийм ээ эцсийн одоо бүр хамгийн дээд жанчивчийн сэмийг бол эрхшээсэн учраас жанчивчийн сэм лугаа төгөлдөр болсон учраас бол Нирманы хязгаараас бол дайлсан гэж жомдаандаа гэж. Хоёр хязгаараас бол гитэлсэн гэсэн. За энэ бол бурхан багш. За жалвийн жалцуу гэж. Бурхан багшийн орлооч жамган чойж гэж. Асрал итгэлт номын богд гэж майдрын гэгэнийг хэлдэг юм. Бурхан багшийн орлооч. Тийм ээ ганданд бурхан багшийг одоо орлож үлдсэн. За дишиг гүнжи явж гэж юм бэ гэж. Амгалан задарсан бүгдийн гагц эцэг зөөлөн их шигт манчир бурхан тийм ээ. За энэ хоёрт яагаад мөргөж байгаа юм бэ гэхээр
Бурхан багшийн одоо бүх сургаалууд ерөнхийдөө хоёр хэсэгт хувааж шүү дээ. Самуун лам, тийм ээ, Жачеви лам хоёр хувааж. Тэгээд Жачеви ламжийн габов гэж ярьдаг тийм ээ. Габов гэдэг нь зарлиг буусан. Жачеви ламыг одоо чи цааш нь дэлгэрүүлээрэй. Зарлиг буусан нь бол жамган чойжижээ буюу майдри тийм ээ. Майдри юм. А самуу ламжийн одоо габов нь бол жамби юм тийм ээ. Тэгэхээр энэ хоёрт мөргөөд тэгээд жалвил үндэн дүдүү тогмодлаа гүйвэ дүтнэ гэж тийм ээ. Бурхан бэр иш бошиг үзүүлсэн нагаржуна асангаа дор бол бишрэнгүйгээр одоо мөргөөд гэж тийм ээ. Нагаржуна асангаа яага мөргөж байгаа юм бэ гэхээр жами хоёр бол таа юм тийм ээ. Тэр хоёр таатай бол бодтойгоор уулзаад нөгөө хоёр одоо бурхны тэр хоёр дамжлагыг энэ замбуу твд одоо дэлгэрүүлсэн хоёр одоо хүн төрөлт одоо хоёр бодисод байна уу юм бэ гэдэг. Нагаржуна асангаа юм. Нагаржуна бол живсэн жамби нэ самууд жамби янгаас дамжсан одоо самуу давын тэр жүдийг бол дэлгэрүүлсэн пав тогмод бол жачевийн жүдийг бол дэлгэрүүлсэн юм аа гэж. Тэгэхээр энэ хоёрт бол ингэж гүйвэс төднө гэж бишрэнгүйгээр одоо мөргөөд тэгээд самуу даваадан тийм ээ сая хэлдэг нөө самуу давын жүддэн жачин жодвийн одоо ламжирэн балаа гэж энэ хоёрт. За бишрэнгүйгээр мөргчөө тэгээд юуг одоо мөргөнө гэдэг чинь ямар нэг хэргийн тухайд мөргөж байгаа тийм ээ. Цаана ямар хэрэг гаргах гэдэг юм бэ гэхдээ зэрэг нөгөө хоёр одоо энэ жамын хоёроос наашаага дүдүү тогмод хоёроор одоо дамжиж ирсэн самуу даваа буюу гүнзгий үздтийгээд Жачин жодвийн ламжирэн ба буюу агуу их явдлын одоо мөрийн зэрэг дор амар хялбар ямагтад орохын тулд ларин гэж дахин гэдэг нь түрүү нь одоо их бодмөрийн зэрэгтөө шаталтсан. Тэгээ түүнийг дахин дордгүй цүлж ийс гэж. Их бодмөрийн зэрэгээс араа дордгүй ихлэ товчлон хураасан ёсоор энд номлож үлдээ гэж энд шаталж үлдээ гэсэн юм. За тэр жалмын сүм рүү тамжиж над дүү гэж. За энэ шатлах гэж байгаа энэ ном маань ямар эрдэнэтэй ном юм бэ гэдэг дэрэг бол тэр жалмын сүрүү тамжиж над дүү гэж. За энд бурхны эрхэм дэрдэг бүгдийн ансыг хураасан. Шандаач их замыг гаргагч нагаржуна хийгээд асангаа хоёрын тэгээ зарим нь бол их тэрэгтэн гэдгийг орчуулад байдаг. Гэхдээ хуучны одоо уламжлалд бол багш нар бол их замыг гаргагч л гэж орчуулсан. Замыг гаргагч гэдэг нь хамгийн зөв юм шиг байна. Зам гаргадаг юм тухайн үед юу байсан гэхдээ зэрэг бол шандаа байсан шүү дээ. Шандаа гэж мөрөн дэрэг шиг тийм. Одоо бол машин шин зам гаргана шүү дээ. Зам гаргана гэдэг нь юу гэж вэ нөхдөд зэрэг бурхан багшийн одоо судар тарны дотроос хамгийн одоо гүнзгий ширчин доо юм шүү дээ. Ширчин доог одоо яаж шатлах вэ? Тэгээ ширчин дооны одоо тэр байдоон гэж юм ба ширчин доод чинь нууц утга тэгээ ил утга хоёр байна байхгүй. Ил утга нь юу гэхтэй дэргүү дандаа хоосон чанарыг номсон. А нууц утга нь юу гэхтэй дэргүү бодмөрийн зэрэг байна. Дестрал. Одоо сэмжид ихтэл хамгийн их ямар сэмжидтэй хоо саа даван сэмжид тэгээ сэр даван сэмжид тэгээ тэр даван сэмжид тэгээ рэмбөчж байна гэдэг ингээ тэгээ одоо тэрэн даван сэмжид хүртэл 22 сэмжид ингээ дестрал дараа байна. Тэгээд ихлэ цоглом жорлом гэдэг бүх одоо ламжийн дестрал л шүү дээ тийм ээ. Одоо тэр бүгд чинь бол ширчин доон дотор нь бол яг нууцлагдж байгаа гэж байна. Ил бол байхгүй гэж. Дестрал нь жоохон алдагдсан ч гэдэг юм. Ягаад гэвэл бурхан багш бол шавнэр ихээр ном номлодог учраас. Одоогийн хүмүүс бол ном зохиох юм бол яах вэ гэдэг ер нь бол дестралаар ингээд ном зохино ш тийм ээ. А бурхан багш бол тэр үед тухайн үед яг ямар шав таарна тийм ээ. Тонлом одоо заах шав байвал тонлом заагаад, жорлом заах шав байвал жорлом заагаад тэгэл дээшээ ингээд янз бүр юм жоох юм шүү дээ. Тийм учраас бол горин бодож жоох ингээд алдагдсан байна. Тэр нь бол нууцлагдсан байна гэж байна. Тэгээ тэр бүгдийг тэрийг одоо хэрхэн яаж одоо яг ёслон одоо шатлах вэ гэдэг тэр ямыг хэн дэлгэрүүлсэн хэвчээр бол павд болоод ирсэн. Майдрын удаа узаад тэр шацлыг гаргаж ирсэн. Тэгээ тэрнээс хойш бол тэр павд тогмжийн одоо гаргасан тэр замаар дараагийн улсууд явж тайлбар байсан. За гомбод өдөг бол тэр дондын ил гаргасан тэр одоо донжийн ирэмгийг бол ойтон донжийн ирэмгийг бол одоо номсон эргэцэг дүрдэргүүтэй заваа ширүүдэг одоо номоо зохиосон шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бусад бүх одоо тэр төв үзлийн одоо төлөөлөл өгчнөр бол гомбол үднийг юм дагаж ингэж одоо номоо авсан. Харамчлал ханжраа бүгд ялгаа. Тийм учраас бол анхны одоо зам гарагч нь бол гомбол үд, нөгөөх нь бол павтаг үд. Тэгээд бусд нь бүгд тэр хоёрын гаргасан замаар явсан гэсэн. Тийм учраас шандаа ч юм уу их замыг гаргагч гэдэг бол одоо нагаржуна хийгээд асангаа хоёрын ламсрал гэж тийм ээ замын заншил. За байдал бүгдийг болгоогчийн газарт одохын төрөлхүйтэн дээдийн ном ёс гэж. Намба таньж чимба байдал бүгдийг болгоно гэдэг чинь намба гэдэг бол
бид нар бүх юмыг одоо мэдэхдээ намбын шаардуулж мэднэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг намбаа тамжиж чамбаа гэдэг нь чой тамжиж чамбаа гэсэн үг. Бүх юмыг одоо болгох чинь газар ихтэй зэрэг намбаа тамжиж чимбийн саа гэж юу хэлэх хөөхтэй зэрэг бол бурхны газрыг бурхны хотгийг хэлээд шүү тийм ээ. Тэр бурхны хотго руу явдаг тийм дээд төрөлхүйтний ном ёс юм аа. За 3 төрөлхүйтний анхааран авахын зэрэг бүгдийг гэж тийм ээ. 3 төрөлхүйтний анхааран авахын зэрэг буюу дестрал тэр бүгдийг тутуу үгүй хураасан. Тутуу үгүй энэ номон дотор хураагдсан юм аа. За бодмөрийн зэргийн үүднээс хувилууга төгөлдрийг бурхны газарт хөтлөх ёс нь ган шатурж явж шоошоо гэж аль номлж үлдэх ном болоо гэж. Энд бол ямар ном номлж үлдэх гээд байгаа юм бэ? Гэхдээ зэрэг ийм ном номлох гээд байгаа маа л гэж. Тэрийг гаргаж байгаа юм. Ган шатурж явж чойн юу юм бэ? Гэхдээ зэрэг шок гэхдээ зэрэг л саяын одоо энийг ийм хэлэх нь шүү тийм ээ. Тэр жадмын сүрөө тамчи над дүү эрхэм зэрлэг бүгдийн ансыг хураасан тийм ээ. Их замыг гаргаж нагарч байна болон асангаа хоёрын замын заншил тийм ээ. Байдал бүгдийг болгоохчин газарт олох төрөлхүйтэн дээдийн ном ёс. 3 төрөлхүйтний анхааран авахын зэрэг бүгдийг тутуу үгүйгээр одоо хураасан. Бодмөрийн зэргийн үүднээс хувилууга төгөлдрийг бурхны газарт хөтлөхийн ёс гэж юм 5 юм байна ш тийм ээ. Энэ 5 юм чинь ган шатуулж явж байгаа юм аа гэж. За дэлаг түүн дор цогт би гамаал ашийлан мэрэгд нугууд нь номыг туурвачийн эрдэм хийгээд номын эрдэм хийгээд түүнийг ямар мэт номлох болон сонсохын ёс 3-ыг өмнө нь хэрэг ихтэй таасан мэт бодмөрийн зэргийн хөтөлбөр дөрвөө гэж. За тэгэхээр бол их бодмөрийн зэрэгтэй бол 2 янз багш налин дэрийн одоо хайвууд нэг өөр шаталтай байсан. Сүүлд нь би гамаал ашийлан хайвууд нэг өөр шаталтай байсан гэж тийм ээ. Тэгэхээр энэ хоёр бол налин дараа би гамаал ашийлаа гэдэг хоёр бол налин дараа нь бол одоо дорж дангаас хоошоогоо яг энтхийн төг нутагт байгаа шүү тийм ээ. Би гамаал ашийлаа бол жоохон зүүн тишээгээ тэр биермийн хацаа ч юм уу тиймэрхүү байгаа юм шиг. Тэгээд энэ хоёр бол хоёулаа их хөлөгний одоо төв болж байсан газар. Гэхдээ налин дээр төв болж байгаа. Сүүлд нь би гамаал ашийлаа бас ядгаагүй налин дараа сүүлд нь төв нь бараг ийшээ шидсэн юм шиг. Тэгэхээр тэдгээрийн одоо ном туурах одоо зан тэр ёс нь бол ямар байдгийг бэ гэхдээ зэрэг бэрийн гамаал ашилагийн хувьд бол чой зомбоон ч бай. Гэхдээ номыг туурвачийн эрдмийг үзүүлээд ийм одоо хүний хийсэн ном юм шүү гэж. Тэгээд дараа нь бол энэ ном чи өөрөө ийм эрдэмтэй юм шүү гэж чойжин чаваа. Тэгээд энэ одоо хоёр эрдэмтэй энэ номыг жидэр шатчин нямбай зүйл гэж. Ямар мэт номлох хийгээд сонсохын ёсыг өмнө нь хэрэг ихтэй таасан мэт гэж. Тэр тухайн номынхаа өмнө нь одоо гаргах нь хэрэг ихтэй байдаг юм аа гэж ингэ таасан мэт бодмөрийн зэргийн хөтөлбөр дөрв байна гэж. Номын хүн гэж уг сурвалж гэж хэлвэл зүгээр юм да тийм ээ. Номын гарал үүсэл гэдэг шүү тийм ээ. Яг чой хүн гэхдээ зэрэг бол их сурвалж гэсэн үг юм да. Тийм ээ. Номын уг сурвалж гэх юм. Номын уг сурвалж ариуныг үзүүлэхийн тулд гэж. Энэ бол ариун одоо уг сурвалжтай юм аа. Ямар ч одоо мадаг байхгүй юм аа гэдгийг үзүүлэхийн тулд төөгчийн эрдмийг үзүүлэх хийгээд өвдөс дор бишрэл төрүүлэхийн тулд номын эрдмийг үзүүлэх хийгээд ном гэдэг чинь өөрөө дамаг юм шүү дээ тийм ээ. Энэ наврам гэдэг чинь өөрөө дамаг. Тэгэхээр эн чинь ийм одоо сайн хэрэгтэй юм шүү гэж бишрэл төрүүлэхийн тулд номын эрдмийг үзүүлэх хийгээд эрдэм 2 дугаар ихтэй зэрэг задаавн чиваад нь чойжин чиваа 2 дугаар төгөлдөр ном дор сонсох номлохыг ямар мэт үйлдэх хийгээд өвдөс бодтойгоор шавийг ямар мэт хөдлөхийн зэрэг болоо гэж. За ийм одоо 4 зүйлд бол хураагдана гэж. За яг жинхэнэ амирм нь бол 4-р хэсэгтээ гарна шүү тийм ээ. Өмнөх 3 нь бол саяын одоо дээр тэр бэрийн гамаал ашилагийн хайвуудын одоо шатал юм үстэй. За дамбуу задваа гэж. За эхлээд зохиогч нь. За тэгэхээр дамаг ди гэхээр энэхүү өвдс нь ер нь за гэтлэгч жамгангийн буюу одоо асрал итгэлтийн гэдэг нь майдрын гэсэн. Майдрын ил тонхын чимгийн өвдс мөн юм аа гэж. Дамаг янлаа гэж өвдс мөн бөгөөд гэсэн. Тийм ээ. Тэгэхээр зэрэг бол ер нь бол ондог жангийн л одоо дамаг гэж байна шүү тийм ээ. Энэ дамаг бодмөрийн зэргийн юу бол энд бол байд ондог жирийн биг л ер нь одоо бодмөрийн зэргийн нэг дестралтыг гаргаад байна шүү дээ. Энэ дестралт чинь хаана тодорсон юм бэ гэхдээ зэрэг ер нь бол ширшин дондоо одоо байгаа юм. Гэхдээ ширшин дондоо нууцлаг байж байгаа юм. Тэрийг ил гаргасан ном нь бол майдрын ондог жин тийм ээ. Тэгэхээр ийм учраас бол энэ бодмөрийн зэргийн яг үндсэн дамаг нь бол ондог жангийн дамаг юм аа гэж. За чадвар дуу ялангуяа үүний одоо
шүн гэхээр гол номлол тийм ээ. Гол заваан гэсэн. Жанчуу дамжийн домоо юм биш. Бодмөрийн зул мөн учраас гэж. Дээ задваа үнэ тэгэхээр зэрэг түүнийг зохиогч шамхтан үүнийг ч зохиогч юм болоо гэж. Тэгэхээр зэрэг энд бол зохиогчийн эрдэм гэхээр хэнийг гаргах нь тийм. Бодмөрийн зул гэдэг номыг зохиосон хүний эрдмийг гаргах нь шүү. Ягаад гэвэл энэ Ламнум гэдэг чинь өөрөө бодмөрийн зулынхаа тайлбар юм л та. Тийм учраас бол энэ үед одоо ном гэж энийг хэлээд байна гэдэг бодмөрийн зулыг хэлээд тэгээд бодмөрийн зулын одоо зохиогч нь бол энэ номны одоо дийн яан задбааваа гэдэг нь юу гэсэн үг. Зарим хүн дээ задбааваа гэхээр дээ гэдэг нь эхний нэг одоо нэг тэр аавн жиггүй шудрагдаа дээг бол холын дээ гэж хэлээд байдаг шүү дээ. Аавн жигтэй шудрагдаа дийг нь ойрын дий гэж хэлдэг. Дээ гэхээр холын зад. Дий гэхээр энэ гэсэн үг. Нэг нь тэр нэг нь энэ гэсэн. Тэр гэдэг нь дээ гэдэг дээр жанчир дамжийн дом харж байгаа юм тийм үү? Тэр гэдэг чинь төлөөний үг шүү дээ. Юу хэлж яах вэ гэхээр бодмөрийн зулыг хэлж байна. Бодмөрийн зулын задваа буун гэхдээ зохиогч нь дий яан гэдэг зэрэг үүнийч гэдэг нь бодмөрийн зэргийн ч зохиогч юм а гэж хэлж болох уу? Тийм ээ. Энэ бодмөрийн зэрэг гэдэг энэ номны задваа буун хэн байх вэ? Энэ номны зохиогч нь хий. Энэ дээр бол задваа жээл усан дагваа гэсэн шүү дээ. Богдлам биш тийм ээ. Тэгэхээр зэрэг чинь дийн задваа буун хэн байх вэ гэдэг богдлам байна шүү дээ. Тэгэхээр зэрэг чинь бодмөрийн зулыг зохиогч нь энэ богдлам уу юм а гэж хэлж болох. Тэр мартад дээрсэн зарим хүн тэгсэн байдаг шүү дээ. Жовоочи бадан гэдэг шаа богдлам хоёр бол жүжиг юм аа тийм ээ. Одоо нэг эсвэл богдлам бол жовоочи бадан гэдэг шаагийн дараа төрөл юм байна. Тийм учраас энэ одоо зохиогч нь тэр бодмөрийн зулын зохиогч нь бол энэ зохиогч юм аа. Тэр нь жовоочи бид хоёр бол адилхан юм шүү дээ. Тэгэхээр богдлам бол өөрийгөө тэгж хэлэхгүй үстэй тийм ээ. Хичнээн одоо хүмүүс та жовоочийн одоо 2 4 байлаа ч гэсэн богдлам бол өөрийгөө би жовоочийн 2 4 юм аа гэдгийг бол нийтдээ төлөө зөвшөөрөж байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол тэгсэн үг биш юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэж янз бүрээр ярьдаг л да. Яг хөө миний бодлоор бол бодмөрийн зулыг зохиогч нь Дия гэдэг чинь энэ үеийн нөгөө нэг одоо зохиогчийн эрдэм гэдгийн зохиогч юм байна гэж. Энэ үе чинь зохиогчийн эрдмийг үзүүлдэг гэдэг байгаа. Чойхон зөмбөр дамбын чинь задваавын чива дамбаадан гэдэг байгаа тийм. Номын уг гар дарвиныг үзүүлэхийн тулд зохиогчийн эрдмийг үзүүлнэ гэдгийн зохиогч нь бол бодмөрийн зулын зохиогч байх юм аа. Тэр зохиогч байхаас биш богдлом өөрийнхөө эрдмийг энд ярихгүй маа гэсэн. За тэгээд тэр нь хэн байх вэ тийм ээ? Бодмөрийн зулын зохиогч нь хэн юм бэ гэхтээ тэр Дэяг тэр нь ч ловн чимбүг их багш дэвэм гараа ширээ занаа бусад алдарн тийм ээ? Бусдад алдарсан алдарн гэсэн. Сан шан гэж. Алдар бусд нь цог төгөлдөр алишаа хэмээн огоол алдарсан бөгөөд түүний эрдэмд орвол 3 байна. Язгуурын хотол чуулган төрөл таалсан ёс тийм ээ язгуур ухсаа гэсэн үг шүү дээ тийм ээ удам ухсаа бас их одоо хааны удам төрөх юм бол удам ухсаа сайтай энэ гэж ярих юм байна. Тийм учраас бол эрэг гэдэг нь одоо язгуур гэх юм уу айдас бол одоо удам чих юм уу тийм ээ тэр нь бол хотол чуулганд төрөл таалсан ёс. За шүтэн түүндээ эрдэм олсон ёс. Олоод шашин дор үйлдвэр зохиосон ёс болоо гэсэн юм гоо. За дамбууны дозоовын дод болоо гэж. Дозоовын дод лагч дозоо цөлтөм дозоо гэдэг үний магтаал байгаа юм. Жовоожиг магтсан магтаал. Дозоова гэдэг нь магц дозоова юм а гэж байна. За шарчиг зүүн зүгийн сахарын орон дээд итгэж тийм ээ. Зүүн зүгийн одоо дээд орон одоо сахар хэмээх дээд оронд гэсэн. Дэнагт тэнд дончир чимбүү их хот одоо байгаа гэж байдаг юм а. За түүний нэр нь бол Биграманы Бурам юм а гэж. За түүний төвд нь Жалбуун хавж хааны ордон. За ховрон шинд ям боёд машид дуужим тийм одоо өргөө шилтгэн ховрон гэхэлэр шилтгэн гэдэг юм өргөө тийм байгаа гэж. За тэр хааны одоо ховрон буюу тэр хааны одоо өргөөг бол цэржин жанцсан гэж алтан дуаацт хэмээдэг юм а гэж шийж байгаа гэж хэмээдэг гэсэн. За тэгээд тэр хааны лонжид аатан жорвооны гэж төгс эдлэл эрхт баялаг дөрвжилгоо гэсэн. Дөрвжилгоо гэж одооныхоор бол эдийн засаг гэсэн үг юм да тийм үү. За лонжид гэж үг хэлэх үү, аатан гэж үг хэлэх үү, жорвоо гэж үг хэлэх үү гэх тус тусд нь бас 3 юм байгаа шүү дээ тийм ээ. Энэ 3-ын бас ялгааг энэ төр мэд хэрэгтэй юм шиг байна. Лонжид гэхдээ зэрэг бол ер нь одоо байшин сав тэргүүтэн ийм гадаад одоо
эд баялагийг бол донж идэг нэ, тийм ээ. Аатан гэдэг нь дотоод эд баялагийг нь бол аатан гинэ гэсэн тиймэрхүү юм зарим номон дээр гараад. Дотоод эд баялаг гэхдээ зэрэг чинь одоо нэг алт мөнгө гоо сандаа хадгалсан юм байгаа шүү дээ. Тэрийг нь бол аатан ирэхэд баялаг гэж хэлнэ. Гадна талынх нь одоо байр байшин тэгээд хонь тийм гаднаас харагдах юмуд юм донж идэг гэж. Жоргоо гэхдээ зэрэг бол одоо худалдаа 8-аад эргүүтэй. Тийм одоо тэндээс одоо олох ашигч юм уу тийм юм жоргоо гинэ гэсэн тийм хүн юм. Тэгээ тэр нь бол Хятадын одоо Донхон хаантай ажиллаа гэж. Донхон хаан гэж ямар хааныг хэлэхгүй яах вэ гэж бас юунд бол дадал дүүмийн төвтөлөнд гаргадаг юм дээ тийм. Ер нь одоо нэгэн дор бол юу да 1000 заан гаргаж чадах үс тийм одоо хэмжээний эд хөнгөтэй хааныг бол Донхон гинэ гэсэн тийм хүн байдаг юм лээ. Тэгээд ямар ч байсан Хятадын Донхон гэж хаан байсан тэрнтэй адилхан л гэсэн юм. Орон түүний одоо хаан нь бол Гэви Бал тийм ээ. Буйны цог гэдэг нэртэй. Зумуг хатан нь бол Балмын Оцорчин гэдэг нэртэй. За эцэг их хоёрт 3 хүү ирхшээсэн. За 3 хүүгийн нэр нь бол Бадмаа Нямбу, Дайвы Нямбу, Балжи Нямбу хэмээдэг юм аа гэж. За хан хүү Бадмаа Нямбууд бол хатан 5. Хүүн одоо хатан 5 байдаг, хүүн 9 байсан гэж. За хөвгүүдийн ахмад нь бол Содлон Бал юм. Тийм ээ. Одоогийн цагт бол их мэрэгэн данаа ширээ хэмээн алдарсан гэж. Бадмаа Нямбууд өөрөө бол тэр хааныхаа удам ухсаа залгаа 5 хатан аваад 9 хүү төрүүлээд ингэсэн. Харин тэрэн дундаа 9 хүүгийн хэн бол хамгийн ахмад хүү нь бол данаа ширээ гэдэг одоо их мэрэгэн хүн гарсан гэсэн юм тийм. За чунга Балжийн юм бол баг хүү Балжийн юм бол харин гэлэн Бэря Зандраа юм аа. Гэлэн бодоо тэгээ Бэря Зандраа гэдэг нэртэй тийм гэлэн болсон юм аа. За дунд хүү Дайвын юм бол одоогийн багш живцэн муу юм аа гэж Жовожи Балдан адишаа муу юм аа гэсэн. Хэмээн гарсан мэт болоо. За эрг хүнсэн цогор живааш эрг гэхээр хааны одоо ядгуур төрсөн юм чинь эрг хүнсэн цогоо бол таарна гэсэн тийм ээ. За Ёндан нийвийн цөллөө гэж. За Эрдмийг олсон ёсон дор бол 2 байна гэж. Манд Чимба дөнгөн Ёндан нийвийн цөл, Цүшин дуу дагуу Ёндан нийвийн цөл гэж. Тэгэхээр Ёндан дотор бол Бурхны шашинд лүнгийн одоо дагуун дамбууш 2 байдаг болохоор зэрэг одоо Бурхны шашинд бол Эрдмийг эзэмшигтэй ч гэсэн дөнгөн Ёндан, дагуу Ёндан гэж 2 байна тийм ээ. Тэгэхээр дөнгөн Ёндан бол Манд Чимба гэж олонтой одоо болгоосон тийм ээ. Эрдэм олохын одоо ёсон дор 2. Олонтой болгоосон ишийн эрдмийг олсон ёс гэж. Олонтой болгоонод нь олон сонсон гэсэн үг шүү дээ тийм. Дамбар жачин даваа мандуузал гэдэгтэй адилхан үг. Тэгээ тэр сонссон юм аа бол ёсчлон одоо бүтээгээд онлын эрдмийг одоо олсон ёс болоо гэж юм аа. За анхных нь лоо нэржиг цундаа гэж 21 насыг хүртэл гэсэн үг юм да. Цундаа хэрэг нааш гэсэн 21 насыг хүртэл гадаад болон дотоодын ухааны орон нийтийн дуу болон нотлохын ухаан ангаах биш уралхуй болон тэжээхүй ухаан дөрөв дор судалснаар мэрэгний туйлд нь хүрсэн болоо гэж. Тэгээ түмэнгийн иргэнээд одоо Түм Маянба Нангриг 2 байгаа шүү тийм ээ. Одоо их 5 ухаан гэдэг дотор бол тэр байгаа шүү. Тэгээд одоо түмэнгийн одоо 4 ухаан нь бол Даариг ба, Данцэг хэрэг ба, Соо хэрэг ба, Соо хэрэг ба юм тийм ээ. Тэгээд энэ дөрөвт бол 21 нас хүрэхдээ энэ дөрөвт бол ерөөсөө одоо таарчигдсан байсан гэсэн. Хайвын бүлд чимбэрж байна. Мэргэний одоо туйлд хүрсэн байсан. Чадвар дуг ялангуяа 15 одоо сүүдэр шивицээ гэдэг зоогдохын цагт тийм ээ. Иргэдгийг царжиг нэгэн удаа сонсоод тэрсүүдийн онолч догёва гэхээр онолч гэсэн юм тийм. Мэргэнд алдарсан нэг луга тэмцэлтээд түүнийг ялан зохиосноор яруу алдар нь бүхэн дэлгэрсэн болоо хэмээн Доолонбоо Чимбүү зарлагсан гэж. Доолонбоо Чимбүүг төвдийн лозоо гоё. Жовожийн одоо шай том одоо хаадан би нэг том юм да тийм. Тэр хүний хүн бол зарлагсан гэж. Тэгэхээр 15 настай байхдаа Иргэдэг гэдэг ном байгаа шүү. Иргэдэг гэж ухааны тусал гэсэн үг юм. Тэгээд Иргэдэг гэж ямар ном байх вэ? Нэг Балдан чойдгийн 7 ном байгаа. Намтал дэвдэн гэж. Намтал доторч нь дэвдэн гэдэг шүү дээ. Тэгээ Балдан чойдгийн 7 ном байна. Тэр нь бол одоо Ловон чоглонгийн цадам доог нэг ном хийсэн. Тэрэнд нь бол одоо Балдан чойдог 7 тайлбар хийсэн. Тэр нь 7 тайлбар ихтэй бүтэн тайлбар нь 3 байгаа. Бусад 4 нь бол яг бүтэн биш, зарим хэсгүүдийн тайлбар.
Тэгээ бүтэн 3 тайлбарнууд хамгийн хураангүй нь эргэдэг. Дундх нь 8, хамгийн дэлгэрэнгүй намжил заавар. Бидний одоо намжил заавар гэдэг шүү дээ. Хамгийн дэлгэрэнгүй. Тэгэхээр зэрэг бид нар бол намжил завааг нь үзээд бол одоо ойлгоход хэцүү биш яаж шүү дээ. Тэгэхэд бол Жовожи Балдан Адишаа бол намжил заваагаас хураангүй 8 гэж байгаа бүр тэрнээс хамгийн хураангууд эргэдэг гэдгийг нэг удаа сонсоод тэгээд одоо тэр нотлохын ухаанд бол мэрэгжээд тэгээд Чарлбай нэг мундаг одоо догооваач их одоо мөргөн гэж алдарсан нэг хүн тэмцэлтэд 3 удаа ном хэлсэн гэдэг юм аа. Тэр юуны Доржтангийн одоо саврагны чивэнд 2 сүм байгаа ш. Тэрний дээдлийнх нь 3 удаа ном аялцаа тэгээд тэрийг бол дийлээд тэгээд сүүлийнх нь удаа бол мөрөн дийлээд тэгээд ном бурхан шашинд оруулсан тэгээд тэгэхээр бол аргагүй одоо мэрэгэн хүн байжээ гэж үздэй. За дэнэ гэж. За тэгээд дэнэ гэдэг нь одоо 21 нас хүртэл одоо түмэнгийн иргэнээд бол жагнчлаа ш тийм ээ. Одоо тэгээд тэрнээс хойш гэсэн үг. 90 нагуун цүглэг хангийн Алжиржийн ванчиг гэж. За хар уулын зүглэг хан гэдэг чинь хийд гэсэн үг. Тэгээд зүглэг гэдэг чинь бол ном судрыг хэлдэг юм. Хан гэдэг нь байшин. Ном судрын байшин гэдэг дээр хийд гэдэг чинь ном судраа хадгалдаг байшин гэсэн. Тэгэхээр дэрэг зүглэг хан гэдэг нь хийд юм. За хийдийн ягүүцрийн эрхэт баялаг бал жадрын нягуурыг болгоосон хийгээд гэж. Жадар бурхантай одоо шашиглцсан гэсэн тийм ээ. Нягуурыг болгоосон хийгээд. Дорж хандаамаа дүн дамба товын гэж. За очир дагинсын одоо иш бошхыг олсон гэж. Очир дагинсууд иш бошхыг үзүүлсэн. Тийм одоо багш Арахуула Гүвдалагаас тийм Арахуула Гүвдала гэдэг хүнээс ван ёнс зогор шүүсэн гэж. За жадрын ван авсан гэсэн үг тийм ээ. Авшгийг бол бүрэн гүйцэд айлтгсан хийгээд гэдэг нь. Одоо дөрвөн авшгийг бол үлдсэн гэсэн. Бүрэн гүйцэд айлтгсан хийгээд. Санцсан гэдэг нууцын алдар нь бол ишийн савын доржээ хэмээн нэрийдээд за гүнлөө нэргүү цулаа гэж. 29 одоо нас өдрийг одоо хүртлээ шид бүтээлийг олсон багш олны мэлмийн өмнө очирт хөлгөнд судалсан учраас за ингээд одоо бол очирт хөлгөний одоо тарин ном судалсан байна. Судалсан учраас шүн гэхээр гол ном болон өвдөсийг хоцрол өгөөдөр хайварж үрдэ гэж мэрэгэн болоод нууц таринд би ямагт гэхээр би ганцаараа гэсэн юм. За нэг би ганцаараа мэрэгэн болоо гэж хэмээн таалал гарваас дагимаа нар бэр тарны одоо легом гэдэг судар урд нь үзэж мэдээгүй олныг зүүдэнд нь үзүүлээд тааллынх нь омгийг хугалсан болоо гэж. За тэгээд 29 нас хүртлээр бол маш олон одоо шидвтэй болсон тийм олон багшийн мэлмийн өмнө очир төлгөнд бол асар ихээр одоо суралцсан. Тэгээд нуус тарны одоо шүнгүүд, тэгээд нуус тарны одоо дамг буюу өвдсүүд тэр бүгдэд бол их одоо мэрэгэн болсон. Тэгэнгүүт бас өөрт нь жоохон аржил төрсөн юм, хомог төрсөн юм. Тийм нуус тариндууд ер нь энэ одоо энэ тэгч чинь биед энэ ганцаараа ер нь мэрэгэн болчихоо даа гэсэн. Тийм таал гарахтай зэрэг тэр омгийг нь бол дарахын тулд дагимаа намжсэн дагнис нугаад гэсэн шүү дээ тийм ээ. Дагнисууд бэр одоо урд нь ерөөсөө үзэж одоо мэдээгүй тийм тарны одоо содруудыг зүүдэнд нь одоо үзүүлсэн байх. Чи одоо тарны номд мэрэг юм бол чи ийм номыг үзсэн. Энийг одоо мэдхүү. Тэргээд ингээд үзүүлсэн. Намтарт нь бол гардаг шүү дээ тийм ээ. Тэгээд бол за би чинь тарны номонд бүрэн гүйцэд мэрэгдсэн биш юм байна гэдэг ингээд омог нь бол дарагдсан гэж. За тэгээд гэсэн үг дийнэ тийм ээ. Багш болон ядам нар бээр бодтой болон зүүд аль нэгэнд нь 10 40 гэж за хувраг болвоос гэсэн юм. Аливаа машид гарваас гэсэн үг дээ. Тойн болвоос гэж орчуулах юм уу да. Тойн болвоос шашин болон амтэн олонд тус агуу их гарахыг сануулсан дор шүтээд Палчин дэвийн гэж. За ихэнх зонхийн аймаг гэж орчуулах юм уу да. Ер нь бол Дүлбааны чинь 4 аймаг байгаа шүү дээ. Завийн дээш гэж. Палчин биен дэ, Найдын биен дэ, Мангарын дэ, Тамжид ядуур маравийн дэ гэж. Энэ одоо дээший гэж. Манай Төвд Монголд дэлгэрсэн одоо энэ гэлэнгийн самаар энэ яна ясууд Тамжид ядуур маравийн дэ юм. Палчин биен дэ бол арай хатуу байдаг. Палчин биен дэ Жовожи одоо төвдөд Палчин биен дэг бол гаргая. Одоо Жовожи өөрөө гэлэн сахил өхөл юм бол Жовожигаас гэлэн сахил авсан улсууд бол Палчин биен дэ болох юм байна л. Тэгээ Жовожи бол гэлэн сахил өвөө өгөхт нь бол боромтон жадын жана өгүүлээд. Яагаад гэвэл Палчин биен дэ нь бол арай хатуу. Арай чанга. Тийм учраас манай одоо төвд тэргүүлтийн одоо хүйтэн сэрэн гадрын улсууд бол мөрдөж чадахгүй. Тэгэхээр хуучин одоо тэр ханчин шаван цагийн үед дэлгэрсэн Тамжид ядуур маравийн дээнүүд бол илүү дээр юм гэсэн. Тэгээд Жовожи бол гэлэнгийн санаагаар бол хайрлаагүй юм удаа гэсэн.
Намтарт нь тийм харагдаж байна. Тэгээ энэ ламаадын ядамж хийс гэж үү тийм үү? Лам ядам мэтрэн дахин гүлээсэн гэж. За багш нарын ч гэсэн одоо загсан. Ядам ихтэй зэрэг бол одоо тэр бодтой хийгээ зүүдэнд нь тэр дарих бол бодтойгоор одоо яасан гэж. Соврог тойроо явж байхад нь дарих бодтойгоор одоо нүдэнд нь харагдаад тэгээ мачиг гэсэн. Мачиг гэж хоёр хэлсэн юм байна. Тэр нь юу гэсэн хэрэг ихний мачиг нь центила мачиг, цэ чимала мачиг гэсэн. Тэгээд ерөөсөө энэ орчлонгийн одоо энэ насны юмд бол одоо бүү тачаа гэсэн үг юм байна. Тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхээс одоо 10 жигмж гэлэн бол гэсэн үг юм байна. Тэгээд жогж гэлэн болсон. Тэгээ бас нэг зүүдэнд нь бол яасан гэхэл зүүдэнд нь бурхан багш төдлөгдсөн. Тэр бурхан багш ингээд алгацсан. Олон хуургууд дандаа ингээд гэлэнгүүд ингээд алгацсан. Тэгээд жогж гэлэн болоог бас ингээ болстой хамгийн доохон талд нь ингээд сууж байсан бурхан багш. Тэр доод талын хүн яагаад гэлэн болохгүй юм? Яагаад хорвоод ингээд хорогдоод байгаа юм? Хорвоогийн юунд нь одоо тачаагаад байгаа юм гэж. Жоох тавталж гэж. Тэгээд бол ерөөсөө гэлэн болох нь одоо зөв юм байна гэж. Тэгээд гэлэн болсон юм аа гэсэн. Тэгээд намтрууд нь харахад сонь энэ одоо ламаадын ядамжээс ойдын бэлэмжээр бүр ардчуна дамбаад нь довоо мамболаа хамбаажаачин бууж өнгө гүлсэн гэдэг шүү тийм ээ. Тэр гүлсэн чинь намтрат нь бол ингээд харагдана. Дам бол ер нь бол одоо энгийн дүрээр байх юм бол яг нуус тарын номонд бол маш их мэрэгдсэн учраас энэ нас нь өөртөө бол сайн нийтэд бол тусвал тийм гарахгүй гэж. Харин 10 жигнээ гэлэн болчих юм бол нийт одоо шашин болон олон амт туслана. Ялангуяа төвдийн одоо амтын төвдийн их туслана гэж хэлсэн. Тийм учраас бол өөрөө Балчин дэвийн одоо Балчингийн аймгийн гэж хэлэх юм да тийм ээ. Найдан гэдэг чинь одоо Бат агч гэж орчуулдаг тийм ээ. Бат оршигч гэсэн юм да. Найдан гэж. Тэгэхээр 10 жил гэлэн намдаг сагсан хүнийг л найдан гэдэг. Тэр гэлэнгийн сахлыг аваад нэг тэр вина ясаар одоо найлж шүү дээ тийм ээ. Оршиж шүү тийм ээ. Тэр оршиж байгаа нь бол 10 жил ерөөсөө яг намдаг явах юм бол энэ одоо үнэхээр цагаан бол баттай байна гэж харах юм шүү дээ. Тийм учраас бол найдан гэж. Бат оршигч. Дулван зэн баг тийм вина ясыг бол одоо барьсан Чимбүү гэж их хүндэтгэж их гэж хэлж байгаа юм. Шилараа хичээдэ гэдэг нэртэй ийм одоо лам байсан. Тэгээ тэр лам ямар ямд товсон байсан бэ гэдэг тэр жорви ламжийн дэ хоноо нэг юм шүү. Жорви лам гэхэл жорлом шүү дээ. Цоглом жорлом гэдэг нь жорлон ба хүртсэн байсан шүү дээ. Найруулгын мөрийг хүртсэн. Тэгээ найруулгын мөр дотроо дөрв байгаа шүү дээ. Жорлом доод зэм үү содуу чомчиг гэдэг. Тэр дөрвийнх нь жорлом содуу хүрсэн байсан гэж. Доод зэм үү содуу 3 дахь нь хүрсэн. Ягаад гэвэл дэ хонооны чинь чогжиглоо шүгэн дэмэнзэн гэдэг чинь жорлом содуу байна. Дэ хонооны чинь гэдэг. Дэ хонооны гэдэг чинь хоосон чанар гэсэн. Тийм ээ. Дэ хоноо зөвхөн тэр ямагт хоосон чанар гэсэн. Тэр хоосон чанарын чогжиглоо шүгэн нэг зүгт шүглсэн гэдэг зэрэг. Одоо тий. Одоо олон юмроо бас ойлгох юм болж тий. Нэг зүгт одоо оршсон самаадын ихтэй зэрэг чинь одоо энэ бол жорлом содыг хэлж байгаа. Тэгээд нива гэхэл тэр жорлом содыг олсон нэгэнбэр хамб заднаа. Тэгэхээр чинь одоо гэлэн болох чинь хамб нэг хүн байдаг шүү дээ тийм ээ. Аручингийн хамб, янзрын хамб гэж ер нь бол хамбууд хоёр янз байдаг л та. Номон дотор хамбууд нь домондоо гурван дэваадан гэж гараад байдаг шүү тийм ээ. Хамб одоо үе хаалга дээр бол тэгж уншдаг гэсэн хамбууд нь домондоо гурван дэваа. Хамбууд нь домондоо гурван дэваадан гэдгийг хамб дом ямар хүн байх юм бэ гэдэг зүгээр хийти хамб дом хэлэх юм уу тийм биш. Тэр хамбууд дотор бол хоёр янзын хамб. Нэгдүгээр аручингийн хамб, хоёрдугаар нь янзрын хамб. Арвчингийн хамб гэдэг нь бол хамгийн анхлаа 10 цагт авахд нэг хүн одоо нөө чойгмоо төстийн нэг жандуулаад байдаг шүү дээ тийм ээ. Тэр чинь бол арвчингийн хамб. Арвчин цаглаа гэсэн үг арвчингийн хамб. Тэгээд гिचл дээр бол хамб гэж тусдаа байх. Арвчингийн хамб бас тусдаа юм байх. Гэлэн сахил өгтөө зэрэг чинь бол янзрын хамб. Гэлэн сахилын чинь янзог. Бурхны одоо янзог чинь бүрэн гүйцэд гэсэн үг. Гэлэн сахил авахаар бурхны шашинд бүрэн гүйцэд орж байгаа. Гэлэн сахил авахгүй бол аваагүй хүн бол хичнээн одоо тарны номнууд энтрийг бол хичнээн үзэж болох боловч дөлвөөний номыг үзэж болдог байна. Гэлэн хүн үзэх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг бол дөлвөөг бол ерөөсөн дамбын нанц гэж хэлдэг. Дамбын нанц гэхдээ чинь шашны дотоодын гуусан гэж. Тэгэхээр зэрэг хүн ингээд ордон дотор ингээд гадаадд очноч явах боловч одоо тэр бүр одоо сан хөмрөг рүү ороод бүр нарийн нэг арттай юм нь бодлохгүй шүү дээ тийм ээ. Тэрнтэй адилхан тэр одоо дамбын нанц дээр. Тэгэхээр тэрийг одоо үзэх эрхийг бол хаана авч яах вэ гэдэг чинь гэлэн сахил хүртээд болж байна.
Тийм учраас бол гэлэн сахил авахтай зэрэг бол янзог гэж. Бурхны шашинд бол янз зогорч өглөө гэж. Бүрэн гүйцэд ордог. Тэгээд зэрэг тэрний хамбыг бол янзгын хамб гэж ингэж хэлдэг. Ловон дотор бол бас гэлцний сахил өгөхөд нэг ловон, гэлэн сахил өгөхөд нэг ловон, хамгийн сүүлд нэг үгийг уншаад ингэдэг нэг ловон байдаг шүү дээ, тийм ээ. Тэрийг хам болон ловон даа. Тэгээд тэр хүн бол хамб задна гэж. Тэр хамб задлсан хүмүүсийн Жорлонбаа хүн хамб задлсан. Тэгээд цан алдрын бол бал марвен зад иши хэмээн нэрийдсэн болоо гэж.